баялаг бүтээгчид Дэлхийд дахин сүүлийн жилүүдэд өндөг дахианы махны хэрэгцээ жилээс жил нэмэгдсээр байгаа. За манай улсын хувьд ч гэсэн дахианы мах за мөн үндгийг бол одоо импортоор оруулж ирдэг. Гэхдээ дотооддоос мөн өндөг дахианы махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн аж ахуй нэгж байгаа. Өнөөдөр тэгэхээр бид баялаг бүтээгчдийг дэмжих төслийнхаа нэвтрүүлгээрээ дотооддоо 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа NBC компаниг онцлог хүргэж байна. NBC компанийн онцлог нь одоо дотоодын өндөгний хэрэгцээний 50%-ийг дангаар хангадаг юм аж ахуй нэгж байгаа. Тэр өндөглөгч дахианаас одоо эцсийн бүтээгдэхүүн болгож хэрхэн хэрэглэгчдийн гар дээр шинэ өндгийг хүргэж байгаатай хамтдаа танилцъя. NBC компани өндөг дахианы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэх худалдаа эрхлэх зорилгоор 1998 онд байгуулагдсан байна. 1999 оноос өнөө хүртэл Орос улбооноос шувууны аж ахуйн Petrochemsk компани Монгол дахь албан ёсны дистрибьютороор 11 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа үндэсний тэргүүлэгч аж ахуй нэгж юм а. 2003 онд дотоодын өндөгний үйлдвэрлэх эрхлэх зорилгоор Монег охин компаниг өөрийн 100% хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа дотооддоо явуулж байна. Ягаад шувууны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бэ гэхдээ зэрэг би өөрөө одоо шувууны аж ахуйд 17 жил ажиллаад зах зээл эхлэнгүүт одоо ерөөс яг тэр мэргэжлээрээ энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлээд одоо өдөө хүртэл ингэж ажиллаж байгаа. За тэгээ гол юу бол одоо манайх болох тэр өндөгний импорт, дахианы махны импорт, өндөгний үйлдвэрлэгсэн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн байдлаар. За Монгол улсын өндөгний зах зээлийн дор 65-аас 70 орчим хувь. Дахианы махны зах зээлийн 50% одоо дангаар ханган нийлүүлээд ажиллаж байгаа. NBC компани одоогийн байдлаар 4000 орчим аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Борлуулалт нь Монгол улсын нийт өндөгний зах зээлийн 65-аас 70%, дахианы махны 50%-ийг эзэлдэг байна. Нийслэлийн хаан улдүргийн нутаг дэвсгэрт өндөг дахианы махны тусгай зориултын бөөний агуулгатай бөгөөд 10 гаруй жилийн ажлын туршлагатай чадварлаг баг үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо нийт компани бол одоо дандаа шилдэг өндөр боловсралтай ерөөсө нэгдмэлэг зорилго, хүсэл зорилго өгөхөй мэрэгдсэн баг ажиллаж байгаа. Энэгээр одоо бидний хамгийн гол амжилт, компани амжилт дандаа залуучууд. За нөгөө талаар бол хүн бүхэн бол одоо шудраг, зарчимтай, эрхтгш, үзэл баримталтай ийм эвсэг одоо хамт олон бүрдэж чадсанаар бол компани үйл ажиллагаа өнөөдрийн ийм төвшөнд хүрсэн байж байгаа. Улаанбаатар хотоос 60 км төв аймгийн нутагт орших шувууны аж ахуй нь Голландын хэсэг сүлдрийн 300 мянган өндөлөг шувуутай, өдөрт 260 мянган ширхэг өндөг хүлээн авах хүчин чадалтай үйлдвэр юм а. Баян худалдааны тэмдэгтэй брэнд үндгийг зах зээлд нийлүүлсээр байна. Бид нар 1 сая шувуутай шувууны аж ахуй байгууллага төслөө хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар бол 1-р үеийн үе шат буюу яг 400 мянган өндөглөх шувуутай 100 мянган дэгдэхтэй нийт 500 гаруй мянган шувууны аж ахуй дэд бүтцийн хийгээд энэ шувууны ашиглалтанд ороод эхний ээлж ажиллаж байгаа. Төсөл нийт одоо 3 үе шаттай. Бид нар одоо энэ жил ингээд 2018 он гэхэд л одоо төсөл бүрэн хэрэгжиж бид одоо яг 1 сая шувуутай Улаанбаатар хотыг одоо өндгөр хангах ийм аж ахуйг бий болгосон. За ингэж байгуулснаар юу гэхээр хамгийн орчин одоо дэлхий дээр одоо ерөөсөө яг хэрэглэгдэж хамгийн сүүлийн үеийн технологиор техник тоног төхөөрөмжөд тоноглогдсон хамгийн орчин үеийн шувууны цогт аж ахуй байгуулад ингээд ажиллаж байна. Бид нар одоо энэ 1 сая шувууны аж ахуй ингэж байгуулж ажиллаж байхдаа Баян гэдэг брендийг гаргаж ирсэн. За Баян гэсэн брендийн одоо ийм тусгай тэмдэгтэй ийм өндөг бол одоо худалдаанд энэ нийлүүлэгчд одоо нийлүүлээд ингээд нийлүүлээд ажиллаж байгаа. Баян гэсэн брэнд. За бид нар одоо манай өндөглөх дэгдэхээний 1-р байранд одоо зогсож байна. Дэгдэхээний 1-р байранд бол нийтдээ бол 3 машинтай 1 2 3 гээд 3 машинтай.
За машин нэг өрн бол 4 давхартай. 4 давхартай. За энд байгаа шувуу маань бол төрөөд нэг хонжоогоо нэг хоногийн настай буюу одоо өчтөр өрөө буусан одоо дигдэхээ байна. За бид дигдэхээгээ бол Оросын холбооны улсын одоо Белоручи компаниас эрхүүдэх Белоручи одоо компаниас авдаг. Белоручи маань бол Галландаас их сүргээ татдаг. За энэ Оросоос бол одоо тусгай зориултын тээврийн хэрэгслэр манад одоо хуржиж бууснаар одоо дигдэхээний одоо энэ байранд буусаар бол дигдэхээ бойжуулах одоо үе шат эхэлж байна. За энэ тоногны хувьд одоо ерөнхийдөө ярихад бол тоног маань өөрөө холбооны бүгд найрамдах Герман улсад үйлдвэрлэгдсэн бүрэн автомат ухаалаг ийм тоног байна. Тоног маань өөрөө яах вэ гэхээр ерөөсөө тижээлээ одоо өгчдөг ийм тижээлийн системтэй. За усаа өгчдөг, автоматар усаа нэгэн зэрэг өгчдөг. За мөн түнчлэн одоо сангасаа бол конвейерээр ингээд татаад гаргацдаг бүрэн автомат ийм тоног байх нэ. Тэгэхээр тоног маань өөрөө бол одоо энэ дигдэхээний байранд хідэн хэмээ халуун байна, хідэн хэмээ хүүтэн байна. За усан дээр яаж байна, тижээлэн дээр яаж байна, шувуу нэг бол хүртээмжтэй байна уу, хүртээмжгүй байна уу гэдгийг одоо бүгдийг бүртгээд хянаад цуглуулад одоо Viper гэдэг энэ компьютер дээр хадгалж яадаг ийм системтэй ийм бүрэн автомат тоног байгаамаа. За энэ бид нэг хоногийн настай шувууг бол TJ-гээд нийтдээ бол 16 7 хоног буюу 16-аас 17 7 хоног буюу нийтдээ нэг 110 хоногтэй TJ өсгөж бойжуулаад тэгээ үндэглэгчийн заал руу шилжүүлдэг байж байгаа. За одоо энэ нэг зааланд бол ойрцоогоор бол 45-аас 50 мянган шувуу суудаг хүчин чадалтай. За сүүлийн үед бол одоо дэлхийд дээр бол animal welfare буюу амьтны одоо сайн сайхан байдлын талаар айгүйх ярих болсон. За тиймээс манайх одоо энэ үйлдвэр анханасаа байгуулахдаа бол хамгийн сүүлийн үеийн тэр дундаа одоо Германд одоо хүнс үйлдвэрлэгч тэргүүлэх одоо компани орон болох Германд одоо амьтны эрүүл ахуйг одоо яаж дээдлэх юм бэ? Амьтанд одоо таатай ямар тоног байдгийг бэ гэдэг талаас нь судалсны үндсэн дээр энэ тоногийг одоо авсан байж байгаа. 110 хоногоос 120 хоног болоод 125 хоногоос цаашаа бол үндэглэж эхэлдэг. За үндэглэж байгаа шувуу маань 125 30 хоногоос үндэглэж эхлээд цаашаа бол 600 хоног хүртэл буюу 87 хоног хүртэл бол үндэглэдэг. Тэгээ үндэглэж дуусаад ингээд ихээ бид нар бол нядалгаанд өгөөд за энийг бол бид нар тамирчин дахиа гэж нэрлэж байгаа. За тамирчин дахиа маань юугаар давуу талтай юм бэ гэхээр ерөөсөө одоо насан туршид нь өндөр кальцтай, өндөр витаминтэй, өндөр тижээлээр бордсон учраас ясанд нь тодорхой хэмжээний кальц, уурэг маш их байдаг. За энийг бол Монголын нөхцөлд бол бид нэр одоо Америк, Герман энтерд бол chicken soup буюу одоо шувууны шүл одоо ууж тэнхрэх бие одоо тордох юу айгүй их байдаг. Яг энтэй адилхан Монголд бол юу байна вэ гэхлээр нь одоо часраны жуйсээ гүүний айрга тий мөн түнчлэн одоо аарцаа ууж ингэ тэнхэртэй. За юун дээр нэмээд одоо энэ тамирчин дахиагаа одоо сайхан ингэ чанаад идээд ингэснээр бол бас амин дэмийнхээ хэрэгцээтэй зүйлийг гаднаас авах боломжтой. Ялангуяа тэр кальцийн дутагдж байгаа зүйлийг гаднаас авах боломжтой. Сүүлийн үед Монголд бол одоо кальцийн дутагшил нэлээ өндөр түвшинд байдуулсан. Тэгэхээр энэ мань иргэд ийм даваа талтай байх нэ. За бид бүхэн одоо үндэглэгчийн 1-р зааланд байж байна. За хүчин чадлын хувьд бол 100 мянган одоо шувууг дахиад бол нэгэн зэрэг өнөөдрөл хүчин чадалтай. За энэ ч бол сууж байгаа шувуу бол одоо 570 хоногийн настай. За өдөр болгон хэрвээ бид нэр одоо сайн үндэглэж чадах юм бол өдөр болгон одоо нэг үндэг авнаа. Ер нь одоо гадна байгаа дахиа энэ байшин суусан дахиа хоёр юугаараа ялгаатай юм бэ гэх юм бол байшин суусан дахиа маань чийгшэл, агаарын даралт, нүүрс хүчлийн хэмжээ, хүчил өргөчийн хэмжээ, дулаан, хүйтэн. За энэ бүх зүйлийг бол мэдрэгчүүдээр мэдэрч тохиолдол ажиллуулж одоо агаарын сэлгэлтийг зөв зохион байгуулж, усны хэрэглээг зөв түвшинд хангаж, тэжээлийг зөв түвшинд өгснөөр бол одоо дахиа нэгвэрт бол хүчил өргөчийн хэмжээ хүртээмжтэй. За ус хүртээмжтэй, тэжээл хүртээмжтэй байх талаас нь бол 100% шийдэж өгсөн байна. Ингэснээр бол бид нар бол өдөр болгон нэг үндэг хүлээж авах боломжтой. За энэ хэсэг бол манай савлах цех байж байна.
За савлах цэгт бол өндөг маань өндөг чинь 1 2 3 дугаар байрнаас конвейерээр одоо усаж орж ирдэг. За конвейерээр усаж орж ирсэн өндгүүдээ бол эхлээд цуглуулах ширээ байж байгаа. Цуглуулах ширээн дээр цуглуулад анхан шатны ялгалтыг гараар хийж байгаа. За үйлдвэрлэлийн явцад бол бага зэргийн бохирдолтой өндөг гардаг. За ийм бохирдолтой өндөг бол гараар зүүж аваад угааж одоо цэвэрлээд одоо нарийн боовны цэхэд бид нэр ингээд арай жоохон хямд үнээр нийлүүлдэг байгаа. За бохирдлгүй өндөг маань цаашаа дараагийн шат руу дамжиж байгаа. За дараагийн шат маань бол хит ягаан туяагаар ариутгаж байгаа. Өндөгний гадна талд байгаа бактери вирусуудыг хит ягаан туяагаар бол шаарж ариутгаж өгүүлснээр бол өндөг маань цаашаа дамжнаа. За хоёрдугаар хэсэг маань бол гэрлийн бүхээг байгаа. За гэрлийн бүхээгд бол ямар нэгэн одоо бохирдолтой болон цусны толтой өндгийг бол нүдэрээ харж гэрлийн ойлтоор ингэж харж мэдэрч ингэж ялгаж боломжтой байж байгаа. За 3 дугаар хэсэг маань бол одоо цуурлалтын хэмжээг тогтоох хэсэг байж байгаа. Өндөг нэг урчныг бол 25 удаа одоо мэдрэмжтэй хит авайн дууг одоо ойлгох зорилготой ийм алхаар цохиж одоо хагаралт цуурлалт нь бол хідээс хэдэн хувьтай байна вэ гэдгийг ялгаад за цуурлалтын өндгийг бол өөр шумаар бол урсгаж өгдөг. За дамжлагын 4 дугаар хэсэг бол одоо жинлэг хэсэг байж байгаа. Өндөг нэг үрчлэг бол жинлээд одоо соотлж байгаа. За энэ жинлэг буюун дээр бол манай бол 44-өөс 57 грамтай өндгийг бол C2 буюу жижиг өндөг гэж грамлж ялгаж байгаа. За 57-аас 75 грамтай өндгийг бол стандарт буюу C1 гэсэн тамгатай өндөг гэж тамгаж гаргаж байгаа. 75-аас дээш бол том өндөг буюу одоо баян брендийн өндгөө гэдээ ингээд гаргаж байгаа. За ингээд жинлэг хэсгийн дараагийн хэсэг маань бол тамгалах хэсэг байж байгаа. За тамгалах хэсэг маань манай өөрийн брендийн тамгыг дарж өгч байгаа. За ингээд өндөг маань өөрийн одоо компьютероор урьдчилан тохируулсан шугамаар урсаж одоо хүний гар хүрэхгүйгээр одоо үүрэн дээр сууснаар бол энэ одоо савлах процедур нь дуусч байгаа маа. За ингээд ажилчид бол бэлэн болсон бүтээгдэхүүнээс аваад хайрцаг скотчдох ийм ажил хийж байгаа юм. Өндгөө Голланд улсын Нювобергийн машинаар автоматар сортлож дардсан тавигдсан мал эмнэлэг лабораторийн хяналтанд орсон шинжилгээний бичигтээ Монгол Улсын тохирлын гэрчлэгээтэй өндгийг Европ стандартад нийцүүлэн савлсан шийдэлтэй юм. Өндгийн сав нь олон улсын хүнсний стандартад нийцсэн пет материалаар хийгдсэн шошгон дээр бүтээгдэхүүний тижээлэх чанар хэрэглэх заавар үйлдвэрлэсэн огноо гарал үүссэн тухай мэдүүлгийг тавьж өгсөн зэрэг сав баглаа буудлын стандартын шаардлагуудыг бүрэн хангасан байдгаараа бусад савлгаатай өндгнөөс даваа талтай юм. Мөн түнчлэн НВЦ компани хамгийн анх Монгол улсад савлгаатай өндгийг зах зээлд нэвтрүүлсэн худалдаа авагчдыг хүндэтгсэн соёлтой хэрэглээ бий болоход ихээхэн хувь нэмрийг оруулжээ. Одоо бид нар шиг яг энэ өндөг чинь одоо ингээд 6, 10, 8-тэйгээ савлагдаад гарч ирээд энэ савлгааны одоо хамгийн анхдагчийг бид нар анх одоо яг ийм юуг нэвтрүүлээд өнөөдөр одоо авсан одоо бусад компаниуд манай компани жишгээр одоо бусдыг савлаад яг үний хэрэгцээнд өнөөдөр 6 өндөг хэрэгтэй байх нь 10 өндөг хэрэгтэй байх нь 8 өндөг хэрэгтэй байх нь яг энэгээр одоо савлаад дээр нь бол одоо яг өндгийнх нь одоо орц норм одоо юу байдгийг хүний эрүүл хахад ямар одоо шаардлагатай тэр бүгдийг одоо ингээд тавьсан таних тэмдэгтэй юм өндгийг одоо зах дээр анх эхлээд дэвтэрсэн шүү дээ. Дахины өндгөн дээд зэргийн чанар бүхий уургийн чухал их үүсвэр эмчилгээ сувлын чанартай хүнсний үнэт бүтээгдэхүүн юм. Тиймээс ч дэлхийн хүн ам өндгийг өдөр тутмын хоол хүнсэндээ байнга түгээмэл хэрэглэдэг болжээ. Өдөрч та бүхэндээ өндөгний ач тусын талаар товчхон сонирхуулахад дахины өндөгний 98% бие шингэн чанарын шаардлагыг бүрэн хангасан нэг өндгөнд дагуулгадаг хилчлэгийн хэмжээ 100 калори бөгөөд тижээлэг чанараараа 40 г Хурьямах 200 г сүйтэй тэнцэж насан турш хүний нэг өдрийн уурга эрдэс байдсан хэмжээний 4-5% витамины хэрэгцээний 10-аас 30%-ийг хангадаг төс чанартай бүтээгдэхүүн юм а. Дахины өндөгний уургийн бүрэлдэхүүнд байдаг лизэн хүүхдийн ясны бүрдэлд хэвийн хүчил зайлшгүй хэрэгтэй байдаг байна. Мөн өндгөнд дагуулдаг олон төрлийн амин гэмүүд нь хоол боловсруулах болон булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Судас гатуурах, зүрхний өвчин хавгнах, цусны даралт ихсгээс сэргийж бие махбодод хуримтлагдах холестерины хэмжээг бууруулах үйлчилгээтэй юм а. Хүн өдөрт нэг ширхэг өндөг идэж заншвал амин дэм кальцийн дутагдлаас сэргийлэх, хордлогоос хамгаалах нөхцөл бүрдгийг эмч нар зөвлөдөг байна. Өндөг мөн өөрөө бол өчөөхөн жижиг хэрнээсээ амин дэм шимт бодисоор бол ийм өндөр ийм бүтээгдэхүүн байж байгаа. За өндөнд ямар одоо амин дэм үүрэг байдаг юм бэ гэх юм бол за А витамин байж байна. Хүний нүдний хараа муутахаас сэргийлдэг. Б витамины одоо төрлүүд байж байна. B1, B2, B6, B12 бодисны солилцоо болоод
одоо хүний ядаргааны эсрэг ийм юм одоо. За Д витамин байж байна. Ясны сэргижилтийн одоо эсрэг одоо юу та. За мөн одоо үнэн нь бол H амин дэм байж байна. За H амин дэм нь бол хүний одоо толгой ус унах ч юм уу, эсвэл хүмүүс хуурч юм уу, амны сас хөндий гэмтэх ч юм уу гээд гих мэтлэн одоо үнэн дэх өөрийн одоо агуулмж, уураг, одоо шимт бодисын одоо хэрэглээ бол маш өндөр байдаг. Тэгэхээр өндгийг өдөр болгон нэг өндөг эдснээр бол хүн бол гаднаас одоо авах ёстой амин дэм үүргийнхээ хэрэгцээг бүрэн нөхөдөх боломжтой юм аа. Өндөгний хэрэглээ өссөн нэмэгдэх буурах нь хүн амын орлогын түвшин болон эдийн засгийн өсөлтөөс 100% хамааралтай байдаг байна. Инуцэг компани нь чанартай хямд бүтээгдэхүүнийг нийлүүлдэг нь зах зээл эзлэх байр сууриа ихсгэх бүрэн боломжтой болсон юм а. Дэлхийн хөгжингүй орнуудын жишгээс харахад нэг хүн өдөрт нэг өндөг хэрэглэдэг бөгөөд тухайн улсын өндөглөх шувууны тоо толгой хүн амынхаа тотоо ойролцоо байдаг байна. Тиймд манай улс өсрөнгүй хөгжлийн үе шатанд орчоод бол энэ зах зээл дээр маш том амжилтыг олж болно гэдгийг хэлж байгаа юм а. Бид нар бол яг зүгээр одоо зах зээлийн хөрөг дэлхийн хувьд л одоо цаашдаа бол Улаанбаатар хотын хэмжээгээр 35-аас 40 одоо ийм Эгмарт гэсэн дэлгүүр шүлжээ дэлгүүр байгуулахаар зорилттой ажиллаж байгаа. Одоо эхний байдлаар 8 дэлгүүр л ажиллаж байна. 8 байгууллагад ажиллаж байгаа. Цаашдаа бол ерөөсөөр 30-аас 40 болох зорилттой ажиллаж байгаа. Инуцэг компани хамт олон дотоодын болон олон улсын хэд хэдэн шагналаар шагнагдсан байна. Тодорхойлбол 2012 онд дэлхийн өндөгний холбооны дээд шагнал алтан өндөг шагналаар өндөгний хэрэглээг улс орондоо амжилттай нэмэгдүүлж чадсныг үнэлэн шагнагджээ. За яг зүгээр одоо бид нар бол яг өнөөдрийн байдлаар бол хамгийн том шагнал гэх юм бол бид нарын Англид төвтэй 56 орны ийм юу үрдсэн 56 орноос бүрдсэн энэ өндөгний холбоо гэж байдаг. Бид нар энд бол яг зүгээр яг өндөг борлуулах тал дээр одоо сайн менежменттэй гэсэн компаниас бол алтан өндөг гэсэн шагнал авсан. Хамгийн том шагнал бол. За энэ шагнал бол одоо маш их нэр хүндтэй Монгол улсын нэр хүндийг одоо олон улсын гаргасан энэ нэр хүндтэй шагнал болсон юм а. 2009 онд бол бид нар нийслэлийн шилдэг аж ахуйн гэж болсон. За 2014 онд бол одоо нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналыг бид нар авсан. За 2014 онд бол худалдаа аж үйлдвэрийн танхимын онцлог аж ахуйн нэгжийн Гран-при алтан меркури шагналыг авсан. Нутгийн зөвлөлөөсөө бол одоо нутгийн зөвлөлийн одоо хүндэт ийм компаниар шалгарсан бөгөөд одоо тэр Ван Сумбруу гэж одоо шагналыг энэ жил бас авсан байж байгаа. Хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бүхий Монгол улсын шувууны аж ахуйн салбар тэргүүлэгч компани байх зорилготой Монек компани баян шувуу дахианы аж ахуй нь ойрын 4 жилд 1 сая толгой өндөглөх шувуутай жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж 2018 оноос бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн зорилтыг тавиад байгаа юм. За 2015 онд мах боловсруулах үйлдвэр шингэн өндөгний цех, 2016 онд тижээлийн болон биогазын үйлдвэр, 2017-оос 2018 онуудад нэмж тус бүр 300 мянган өндөглөгч, 100 мянган дэгдэхийн байрыг тоног төхөөрөмжийн хамт барьснаар Европын томоохон аж ахуйн нэгжүүдтэй энэ зэрэгцгүйц техник технологи хүчин чадалтай томоохон цогцлол болох төлөвлөгөөтэй зарим ажиллаж байна. Одоо манай үйлдвэрлэл хамгийн гол зорилт бол бид нар ийм зорилт тавьж байгаа. Одоо шувуунаас гарч байгаа сангас гэж шувууны баас байгаа тийм ээ. Энийг дахин боловсруулах талаар бол одоо юутай Голланд, Японтой одоо хэлцээр хийгээд байж байна. Тэгээ сангасыг боловсруулсан болоод тэр газ шингэн газ гаргаж ирнэ. Энэ яг хөх тэр одоо өөрийнхөө үйлдвэрлэлийг тэр газаараа бол одоо захилгаан эрчим хүчийг хангах, дулаанаа хангах, цаашдаа одоо машины шингэн өндөг үйлдвэрлэх талаар. Одоо манай төрөлч ус одоо Японд руу явцсан тэнд одоо гэрээ контрактаа хийгээд байж. За нөгөө нэг асуудал бол бид нар шингэн өндөг гэж байж байгаа. Одоо тэр шингэн өндөг боловсруулах талаар одоо Японтой мөн хэлцээр хийж байна. Японтой хамтраад бид нар одоо байгуулах юм бол тэр өндгийг одоо экспорт Япон руу гаргах ийм хэлцээрийн төвшөнд одоо явагдаж байгаа. Өдөр тавханд өнөөдөр бид баялаг бүтээгчдийн дэмжин төслийнхөө нэвтрүүлгээрээ за Төв аймгийн Баян чанарын суманд байрлах NBC компани дээрээс хэдийн мэдээллийг хүргэлээ. За эдний компанийн хувьд бид бол одоо нэвтрүүлгээ биелдэхэд 3 цаг болж байна. Яг одоо 130 мянган ширхэг өндгийг бол ингээд самсан байгаа юм. Тэр баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлэг одоо үндэсний үйлдвэрлэл 21 аймагт үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа. Эрттэйгээ та бүхэнийг бас танилцуулсараа өнөөдөр нэвтрүүлэгтээ хамтдаа байсан. Өдөр тавханд баярлалаа.
Мэдээ.